Дараагийн мэдээ. Сонгон найрхан дүүргийн 20 болон 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Нисэх Сонсголон орчимд 3 км орчим үргэлжилсэн хууль бус хогийн цэг үүснийг манай сэтгүүлч өнгөрсөн 6 дугаар сард сурвалжлан хүргэж байсан. За сурвалжлага гарсны дараа нийслэлийн холбогдох албан тушаалтнууд болон хорооны засаг дарга газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан ч өдийг хүртэл тодорхой шийдэл гаргаагүй. Улмаар тус хогийн цэг өдөр ирэх тусам хүрээгээ тэлж туулгын эрэг дагуу болон нийслэлийн ундын усын их усүрийн хотгуудад аюул эрсдэл учруулсаар байна гэдгийг иргэд хэлж байгаа. Хогийн цэгийг бүр мөсөн устгахад 9 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэдгийг хорон засаг дарга ярьж байна. Энэ хогнууд бас амар хогнууд шүү дээ. Энэ бүр энэ одоо 43 арзмарын гутал. Яа! 43 арзмарын гутал юм биш үү? Бараг 2 хос гутал байна. Энэ минь бол байрлагын ийм замаас ихтэй хог шүү дээ. Энийг хараа. Яа. За бид бүхний зогсож байгаа энэ хэсэг бол Сонгон найрхан дүүргийн 20 дугаар хороо. За бид бүхний зогсож байгаа яг энэ хэсгийн нөгөө талд буюу хэдхэн километрийн зад Улаанбаатарын нөгөө захад буюу Дүнжин гарвын ойр орчимд бол COP17 буюу цөлжилт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хэмжээний уулзалт хурал зохион байгуулагдж байгаа. Гэтэл за яг энэ хурлаас хэдэн километрийн зайн туул гол руугаа шахаад хайцсан 3 орчим километрийн зайтай энэ хогийн цэг бол хэвээрээ байна. За 2-3 сарын өмнө бол НТV телевизийн сурвалжлагыг ирж яг энэ хогийн цэгийн бас нөхцөл байдлыг танилцуулаад бид бүхэн сурвалжлага хүргэж ирсэн. За тухайн сурвалжлага гарснаас хойш энд бол дарга нар 2-3 удаа ирсэн гэсэн ийм мэдээллийг өгж байгаа. За тэрнээс өөрөөр бол ямар нэгэн шийдэл гаргалгаа бол гараагүй байна. Үргэлжлүүлээд бид бүхэн ирж 2-3 сарын дараа нөхцөл байдалтай танилцахад бол хогийн цэгийн нөхцөл байдал бол илүү томорсон. За ийм нөхцөл байдалтай байна. Бидний харж байгаагүй хэсгүүдэд хогууд асагдсан ийм нөхцөл байдалтай байгааг үзэгч та бүхэн харж байна. Угсаа замбараагүй энэ шөнө дандаа шөнө болгох ирэл ингээд буулгаад байдаг гэж бол болохгүй шүү дээ. Энэ нөгөө нийт эзэмшлийн газар юм байгаа шүү дээ энэ чинь. А гэхдээ бид нар ч манайхаа үйлдвэр энэ болохоор одоо би өөрөө энд харуул байг байдаг хүн. Тэгэл ер нь над тул ер нь дийлдэхгүй шүү дээ. Дуулгалч нь одоо нэг бол унтны цэвэр усны их усүр гэж ярилцгаад байгаа шүү дээ. Одоо энэ даалан чинь бол тэр чигээр одоо унтны цэвэр усны шинэгээ хотгууд энэгээр явж шүү дээ. Энд чинь тэгээд хөрсний ус руугаа бохирдох юм бол тэгэл бас хэцүү болох байх л та. Энээр бол 3-4 жилийн өмнө гайгүй л байсан. Энэ одоо бүр дуулгал нэмэгдээд байгаа шүү дээ. Ингээл тойроод энэ дундуур мундарч битүү өг болсон л шүү. Шүн орой л асахдаг байлгүй. Энэ том энэ барилгын юм ууны огнууд том машинууд л ажиж байгаа. За өмнө нь би бол яг энэ хогийн цэг дээр ирээд алхаж байгаа тадаасан дээр гიშгээд хөлөө гимтээс учраас одоо бол хогийн цэг рүү орохгүй. За үзэгч та бүхний харж байгаа шүү энэ нуралдаа тасгсан амар том хогийн цэг бол өмнө нь намайг ирэхэд бол байгаагүй. Тэгэхээр 2-3 сарын хугацаанд бол энэ хогийн цэг ингээ баг багаар тэлээд өгнө гэсэн үг. Тэлээд байвал туул голынхаа эрэг рүү орно. За мөн энэ дөрөөсөө 100 метрийн цаана байгаа Улаанбаатарын Улаанбаатарын зарим иргэдийн амьдарч байгаа хашааны зах руу хүрэхэд ерөөсө бэлэн болчихсон байгааг үзэгч та бүхэн харж байна. За энэ одоо барилгын хог л гэхэд энэ одоо яг юу юм бэ? Бүр шал малын юм уу хайш? Ийм аюултай ийм том хогуул нэмээд хаягдаад байна. Дандаа шөнө оройн цагаар буудаг. Нодлон бидний дүүрэгтэй ярилцаад очиж байгаа буулгаж байгаа машинууд нь жаргах хэмжээ авъя гэдэг 8 ширхэг камер байрлуулсан байгаа. Шөнө дугаар бичдэг камер байрлуулсан байгаа. Тэрийг одоо замын хөдөлгөөний удирдлагын төв хянаад камераар нэг арга хэмжээ аваа явуулж байгаа. Яг тогтсон одоо тэрэн дээр арга хэмжээ авах хогны машин жишээлбэл дайралдаад одоо шил хог асгаа буцахад торгуул шийтгэл оногдуулах субъект бас яг хууль эрх зүйн хувьд бол одоо замын цагдаа ч юм уу хэв журмын цагдаа нар хийх боломж байхгүй. Ялангуяа энэ хорон дээр юу нь бол тэрэн дээр холбогдлоо торгуул авах тийм боломж байхгүй болохоор хүмүүс юу нь тэрийг налимд болоод нэлээд хог асгадаг юм нөхцөл байдалтай болчиход байгаа.
Хамгийн ностой нь энэхүү хогийн цэг туулгалын эрэг дагуу хүрээгээ тэлж нийслэлийн хүн амын ундны усны их үүсвэр болох гүнгийн хотгуудын чухал бүсэд туулж ирсэнд иргэд сэтгэл зовж байгаа илэрхийлсэн юм. Харин Согин Айхан дүүргийн засаг даргын мэдээлснээр үргэлжилсэн томоохон хогийн цэгийг бүрэн цэвэрлэж ариутхан устгахад 9 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэх өгөөд санхүүжилтийн асуудал шийдэгдэхгүй байгаас шалтгаалan ажил гацсан байдалтай байна.